Энэ тал дээр тайлбарлахгүй юу? Энэ бол тэр гоо энэ хоёрыг юу яаж багтсан юм бэ? Хувь заяамаас энэ дээр яаж хандах ёстой вэ? Тэгэхээр ер нь бол яг хөө ерөнхий концепцийн хувьд бол хүний эрхийг дээшлүүлсэн тал бий. Гэхдээ ер нь бол хөөн хилцэх хугацаа дээр бол би сүүлийн 2 жилийн туршид энэ хөөн хилцэх хугацааг одоо яг цэврээд одоо цагаан захтнууд, албан тушаалтнууд, авилгалын хэрэгүүлсэн хүмүүс энэ хэрэгээс мутрах боломжийг бүрдүүлж яана гэж сүүлийн 2 жил яриад амжилтанд хүрээгүй. Тэгэхээр ер нь бол нямдарж байгаа бол дандаа энэ хуулиар тоглодог юм хүн. Яг энэ хөөн хилцэх хугацааг яг ярихын өмнөхөн өдөржингөө хурд суучаад тэр 7 цаг шахуу хуралдсан хурал дээр яг хөөн хилцэх хугацааг ярихын өмнөхөн картаас уг гараа явуулсан байл. Тэгэхээр юмыг мэддэг, хуулиар тоглодог, хуулийг одоо яг ийм зүйл гарна гэдгийг мэдээ тэрнийхээ дагуу одоо гэмт хэрэгтнүүдийг одоо сулдаг ийм одоо нөхөр байгаа. 2006 онд лөө 2008 онд бас нэг тодорхой хууль гаргаад тэрнийхэн дагуу 10,000 гэмт хэрэгтэн ялаас чөлөөлөгдсөн ийм одоо зүйл байгаа гэж Арднаас эд гишүүн хэвлэлийн баг хурал дээр хэлжээ. Тэгэхээр би энэ одоо би бол сөрөг хүчин. Тийм учраас одоо энэ эрүүгийн хууль бол 2017 оны 5 сард батлагдахдаа цэвэр одоо Монгол Ардын намын энэ Эрдэнэтийн 51% дээр хулгай хийсэн тэр хүмүүс зориулагдаж цагаан захтнуудыг хөөн хилцэх хугацааг дуусгах зорилгоор хийгдсэн гэж харж байгаа. Ер нь Эрдэнэтийн 51%-ийн дагуу Jazz компани оруулж ирсэн тэр олон зуун сая доллар бол Монгол улсад газрын гавар орсон мэт алгуулсан. Энийг бол Монгол Ардын намын эрх мэдлэлтнүүд өөрсдөө хувьдаа авч завшсан, дээрээс нь сонгуульд ашигласан. Тийм учраас одоо энэ Эрдэнэтийн тэр удирдгууд нь хэрвээ биднийг ялаас чөлөөлөхгүй бол та бүхнийг одоо Эрдэнэт рүү шахсан одоо бараа таваар янз янзын юмар нь одоо гаргаж тавина гэдэг тийм барьцаал явсан. Тэрний үндсэндээ энэ одоо авилгал албан тушаалын гэмт хэрэгт хөөн хилцэх хугацааг одоо багасгаж санаатаагаар гаргасан. Яг энэ Банк орооны протоколыг харах юм бол нэг ойролцоогоор нэг 10 минутын өмнө яг хөөн хилцэх хугацааг тэр шийдсэн тэр одоо шийдвэрийн өмнө нямдарж байгаа картаас углаад гараа явсан. Ер нь бол энэ хөөн хилцэх хугацаа бусад асуудал дээр бүгдэн дээр нь би эсрэг байр суурьтай. Өөрөөр хэлбэл энийг одоо ингэж одоо цагаан захтнуудад яд завших боломжийг олгож болохгүй гэж тухайн үед мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл одоо авилгалын гэмт хэрэг бол хязээ хойно илэрдэг. Өөрөөр хэлбэл тэр нөхөр албан тушаалаас буусны дараа гомдсон хүмүүс одоо энэ одоо авилгал албан тушаалын гэмт хэргийг илчилдэг. Тэгээ энэ одоо хугацаанд нь аль хэдийн одоо хөөн хилцэх хугацаанд дууссан байж болохгүй гэдэг тийм байр суурийг байнга илэрхийлж байна. Эрдэнэтийн Jazz-ийн одоо хэрэг дээр хөөн хилцэх хугацааг нь дуусгах гэж зориуд юм хууль баталсан гэж штэ. Танд ийм баримт нь байна уу? Тэр байтугай дахиад дөнгөж саяхан бас энэ шүүхээс хэрэг буцдаггүй байсан. Энэ тогтолцоог саяхан авч хайсан. Энэний дагуу Jazz-ийн хэрэг дээд шүүхээс буцсан байгаа шүү дээ. Шүүхээс буцсан байгаа. Тэгэхээр ер нь бол энэ нямдарж байгаа үйлдэл бол дандаа өөрсдийнхөө намын авилгалд өртсөн албан тушаалтнуудыг хаацаалах, ялангуяа одоо Эрдэнэтээс баах юм хусцсан. Тэр хусцсан юм сайн одоо зурчуулахын тулд бүх ажлыг хийдэг гэж ойлгож байна.